Сайн бацхан залуучуудаа бид нар өнөөдөр Fantex-ийн Glacier One 360 MP болон 240 MPH гэдэг кулерны талаар ярилцсанаа. За яг юуны талаар ярилцах вэ гэхээр ямар сокет дортгийн, хэр температур барьж чаддгийн, хэр одоо чимээтэй вэ, ямар одоо фичерстэй RGB интернет яаж холбогддог, загвар нь ямар шууийн, юуных нь тубных нь length нь ямар памп ашигладаг тэрний талаар ярина. За ерөнхийдөө шууд залаад эхэлжээ. Fantex Glacier MPH. MPH гэхээр MP гэдэг нь өөрөө сэнснийх нь нэр нэр. Өөрөө энэ сэнс нь 2000 RPM хүртэл ирэх чадaltaй. 2200-ийн нэмэх хасах 10% гэж байгаа. Тэгэхээр ер нь бол 2000 RPM-ийн static pressure optimized fan гэсэн үг. Static pressure optimized fan гэхээр юу хэлж байна? Даралтгүй газар одоо даралт жоохон өндөр байх хэрэгтэй газар агаарыг түлхэх чадaltaй гэсэн тийм утгатай байна. No, God, please, no. 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 Харахад энэ кулер маань хоёр ширхэг 120 мм-ийн RGB сенстэй. Гэхдээ яг сенс нь бол RGB биш. Өөр дээрээ DRGB Halo Ring нэг тийм add-onтай гэхээр сенсэн дээрээ тавигддаг юм нэг дөрвөлжин хүрээ байгаа. Тэр нь өөрөө гэрэлтдэг. Сенс нь болохоор яг industrial одоо ногтуа шиг нэг тиймэрхүү хэлбэртэй сенс байгаамаа. За давхар хэлэхэд Azatec-ийн өөр ингэсэн одоо хамгийн сүүлийн гений 7-р гений памптай. Энэ памп нь өөрөө ер нь бол чанартай. Дээрээс нь ямар нэгэн асуудал гаргадаг уу? Fantex маань өөрөө олон жилийн баталгаа өгдөг энэ кулер дээр миний санаж байгаагаар 6 жилийн баталгаа өгдөг. Nice. Ийм одоо сайн кулер байна. Дагалж байгаа юм маань. За би ерөнхийдөө сенсийн унгаачихсан тул гаргачлаа. Дээрээс нь энэ нэг Infinity Mirror магнитаар одоо залгагддаг, тавигддаг, пампан дээрээ тавигддаг юм одоо аксессуар байна. За тэгээд өөрөөх нь болтны эрэг болт болон сокетэнд нь тааруулах одоо бракетууд нь байна. Энэ нөгөө ярьж исэн DRGB Halo Ring-үүд байна. За тэгээд өөрөө радиатор. За ерөнхийдөө хоёр сенс маань маш өвөрмөц аргаар холбогддог. Daisy chain буюу одоо нэгийг залгачаад тэгээд нэгийг нөгөө төхрөө ингэ холбогддог байна. Энэ юунд тусалж байна гэхээр та өөрөө компьютертай хэрэг кабель менежмент хийхээс шалтгаалаад ингээд холбосны дараа та энийгээ шууд араараа оруулахгүйгээр памп руу залгачих бүрэн боломжтой гэсэн. Ерөнхийдөө бол танд кабелнууд нь бол нэг саад болохгүй. Okay. За түүнээс гадна памп маань өөрөө юм. Өөр дээрээ thermal paste-тэй. За ер нь бол өөрийнхөө thermal paste жоохон муу гэж ярьдаг боловч эдгээр өөрсдийнх нь Fantex-ийн өөрийн гэсэн thermal paste тавьдаг байгаа. Кулер маань бол яг одоогор бол бид нэр цагаан нь байна. Зузааны хувьд зузаан нь өөрөө радиатор нь 120 мм-ийн сенснод ордог. Дээрээс нь 24 мм-ийн зузаантай ийм кулер байна. Гэрлийн хувьд гэрэл нь өөрөө full RGB болохоор шууд 5 вольтын контроллороор борд руугаа залгагдаад өөрөө тохируулах боломжтой. За энэ гэрлийнх нь одоо өнгөнүүд нь бол өөрийнх нь default өнгөнүүд байна. Бидний тест систем болохоор Ryzen R9 5900X болон ASRock-ийн B550 Taichi Razer Edition дээр шалгасан байгаа. Ерөнхийдөө бол full load-ыг бид нэр AIDA 64-оор хянаад Prime 95 гэдэг програмаар ажиллуулж бүрэн температурын одоо максимум градус Цельсийг шалгасан байгаамаа.
тестийг 4 янзаар хийсэн байгаа. За эхнийх нь болохоор Jonsboгийн TW4 240 mm-ийн радиатортай өөрөх нь 2 системийг хийсэн. Дээрээс нь Pantex's Glacier One 240 mAh-ийн 2 систем, тэгээ RGB-ийн залгаад хийнийг тест хийсэн. 360-ын өөрөх систем бас нэг хийсэн. Дээрээс нь Metallic Gear-ийн 3 ширхэг RGB систем яг энэ кейсэн дотор яг энэ партуудтай primary-ийн тавиулаа шалгацсан. Тэгэхээр яг одоогоор бол та скрин дээр харж байгаа градус температур яхаа аргагүй 240 Glacier-ийн 240 болон 360 мм-ийн шингэн кулерүүд нь бол өөрийнхөө системтэйгээ маш сайн хөрвж чаддаг. Дээрээс нь ачаалтах чадвартай, чимээ багтай гэдэг одоо харуулж байгаамаа. Ер нь бол яг кулерийн дангаар нь харахад бол цагаан нь бол маш гоё харагддаг. Хар нь бол мэдээж тэрнээс тутгааргүй. Гэхдээ цагаан өнгө маань өөрөө нөгөө нэг тийм арай юу гэх вэ? Арай үзэмжтэй, арай нөгөө нэг гэгээлэг, дээрээс нь RGB-г одоо ойлгох чадвартай байдаг болохоор цагаан маш гоё харагдаж байна. Өөрөө яриаггүй гэхээр Pantex's 240 360 мм-ийн кулерний саунд дотор ийм нэг тюбний одоо cable manager гэдэг нэг 3 ширхэг power 3 ширхэг ийм залгуур байгаа. Тэрийн залгахчлаа нөгөө радиаторынх нь тюбүүд нэг нэгээс холдохгүй айгүй гоё параллел хөдөлж ингэж тюб руу ордог нь нэлийн одоо үзэмжийн хувьд бол эстетикийн хувьд нэмэрлж байна. За ерөнхийдөө бол өнөөдрийн хайтекийн дугаар өндөрлөө. Дараагийн видео хүртэл баяртай. Та манай хуудсан дээр лайк, шеэр, subscribe дараарай. Баярлалаа.